За яваад цаанаас өнөөдөр хэлбэл Age of Conflicts World War Simulator тоглоно. За тэгэхээр одоо энэ зүгээр шууд 1914 оны зүгээр нэг map шиг харагдаж магадгүй заяо. Гэтэ энэ map-т нэг ялгаа байгаа. Мэдээж ингээд шинэ улсууд төржлөхгүй ингээ хүмүүс ингээ нэг багт оржлохгүй тэгээд колонг болцсон болохоор ер нь бол тий энэ англи бол ямар ч суг болцсон гэсэн үг. За тэгэхээр яг энгийн ингээ 1914-өөс ялгаа нь юу вэ? Монгол ингээд сар болгон 100 ширхэг юу авдаг. Мөнгө авдаг. Монгол баян. Тэгээд Монголын баян болохоор одоо тэгээ бусад улсууд яаж Монголыг дийлхийг хардцгаая. Монгол юу нэмдэрх уу тий. За үцэг. Монгол бол одоо шууд ингээд амар баян болоод эхэлж байгаа. 475 577 гээд. Мэдээж одоо та нар статистикийг харах юм бол ингээд Монгол шууд ингээд тэргүүлсэн баг ингээд дэлхийн хамгийн баян улс болсон. Гэтэ тэгээд мөнгө яах вэ? Тэмстэй. Манайхан барах уу ялж. Тийм бага. За тэр он дэлхийд юу болж байна? Дэлхийд дэштэй ингээд баахан колониос сулдагдсан болохоор ингээд хүн болгоо хоорондоо зодтолж байгаа. Жишээ нь Iceland, Faroe Island хоёрыг зодтолж байна. Энэ хоёр бол хоёулаа дайны доор байсан. Одоо дайн болохоор тэгээд үдирддэг болохоор тэгэл Гренланд тэг бүгдээрээ л дайны үдирдлэх доор байдаг гэсэн. Дайн улс шүү, дайн улс DANE улс. За Америк, Канада хоёр үзэж чинь. За би ер нь бол тий Монгол л тэгээд 60000 мөнгөтэй. Ер нь бол тий баяа. За энд Ottoman эзэнт хүрэн нэгдсэн ван тустай үзэж байна. За ингээд сүвцийн сувгийн төлөө үзээ. Тэгээд Ottoman эзэнт хүр ялах шиг бол сүвцийн сувгч айл хаана идэв боллоо? Хэлнэ юм бол. Одоо энэ л бах та тий. Яг энүүгээр ингээл явж байгаа. Энд л үүд шүү дээ. За. Тэр хооронд Иран, Афганистан хоёр үзэж байна. Биш Перс, Афганистан хоёр Иран гэдэг юм. Бразил Перутэй үзээд байна. Перугийн хуучин тогч ямар гоё юм бэ? Яагаад тийм техник тогттой болцсон юм бол одоо та нар харж байгаа ч л одоо ингээм Монгол 12000 мөнгөтэй ялагдахаараг болсон. Австрал бас амар баян. Гэтэ тий Монголын хаанч хүрхгүй. Тий. За ингээм Монгол хятад хоёр байлцсан. Тэгсэн чинь Монгол ялагдчих юм биш үсттэй. Монгол ялагдахгүй үсттэй. What the fuck Монгол бүр амар их газар нутаг алдаанаас. Бид нар дорнодыг алдлаа. Бэж яагаад явчваа? Үгүй бид нар Баян онгорыг алдлаа. Бид нар говь алтайг алдчих шиг боллоо. Бид нар өвөр хангааг бас жоохон алдчих шиг боллоо. Гэл Чайнагийн мөнгийг л дуусгахыг л хүлээг байж хаас. Гэтэ мөнгө байгаа тэгээ мань тий хүчгүй л байна л та. Гэтэ зүгээр мөнгө багт болно. За тэр хооронд тэр үед Австрид Герман хоёр зодтолдоод идэг нас. What? Герман ялагдаанаас. Юу нөгөө одоо баг суг болцсон нэгдсэн вант ус тэр чи бүр орж Францыг эзлээд Герман энд байгаад байгаа юм байна. Герман дэлхийн дайнч бүр амар сүртэй болж ин доо. Серб грекийг түлхсэн. Аяа. Бэж та би юуг насаалуу. Winner takes all асаасан л байна.
Ямар юу юм бэ те. За Швед орж ирсэн. Швед одоо Балтийн тэнгисийг буцаж удирдахаар орж ирсэн. Герман бүр амар тэнэг харагдаж байна одоо. Герман ер нь бол түүхэндээ ийм л тэнэг л харагддаг байсан дандаа. Англи орж ирсэн. Германы туг нь Коллинсберг нөө тийм газар байна. Зүүн Пруссагийн нэг л хотод байгаа юм байна ямартайш. Герман одоо ингээл ер нь бол Пруссагийн нутаг руу буцаад түлхэж байгаа юм байна шүү дээ. Герман түлхсэн, Оросыг цаашаа түлхсэн. Орос бүр шал сугнаасан. Holy shit. Орос бүр мөнгөгүй болж байгаа юм л да. За ямар ч тач Герман ингээд Оросыг нилээ эзэлж чадсан. Орос бүр ингээд Балтийн тэнгисийг нэг хүч болж хөврлээ. Яг л Пруссиагийн үе шиг. За Франц байхгүй болсон. Энэ бол тэр чигээр ингээд нэгдсэн мантус. Европын зүгээр газрын зураг бүр шал тэнэг харагдаж байна. За Герман Швед рүү орсон. Скандинавын хойг руу орсон. Түлхсэн. Шведийг эзэлж авч байна. За Скандинавын хойгд ч амар тулаан болж байна. Монгол хойшоо очоод Дүрайхыг эзэлж яваа нэлийн хойшоо түлхсэн байна. За тэр оронд Швед Финланд руу дайрсан. Финланд гэхдээ Форолто Финланд цаашаа түлхсэн. За нэг тиймэрхүү юм боллоо. Серб бүр ингээд явсараад зүүн Европод очоод тэгээд Герман руу дайрж байна. Гэтэ Германд ялагдаад байна. За хэдүүлээ тэр оронд Африк руу орё. What the fuck? Cape Verde. Энд үүдэг арлуу. What? Гүйштэй Cape Verde чи энд үүдэг арч штэ. Энд чинь Sao Tome Principe байдаг. Cape Verde бас арай. Ер нь бол нэлээ их Африкийг эзлээд авсан байна. Этиоп бүр Африкийн юу гэдэг лээ? Африкийн юунасаа гарцсан байна. Хорн гэдэг чинь. Ивэр үстэй Африкийн ивэрнээс ингээ бүр гарцсан. Этиопч бол энд л байдаг болохгүй юу? Энийг ингээд Африкийн ивэр гэдэг энд л байдаг болохгүй юу? Тэгсэн чи бүр ингээ явсаар. Өмнөд Судааны тэр өвдчихсэн. Конго далайд гарцгуулсан байна. Экваториал Африка гэдэг чинь орчтгол байсан юм байна. Одоо орчхоо бэлдсэн л доо. Реюнион гэдэг улс. Малдивын арлууд. За ер нь бол нэг тиймэрхүү өөр улсуудаар нэг тиймэрхүү. Монгол Япон бүр ийшээ ороод ирсэн байна. Монгол юу лээ нэг чи Манжуур гэдэг лөө. Бээжингийг Пекингийг авцсан байна. Бээжинг чаана гэдэг. What? Бээжин хаана вэ? What? Бээжин гэдэг хот байхгүй мó. Пекинг тэгж байж байгаа Бээжин болсон юм шүү те. За ер нь бол те хятад ингээд Японтой байл да тэгээд мөнгөгүй болж жигаад тэгээ мөнгөгүй болон гутал нь хэдүүл монголчуудаар Монгол бүр алтай нөрөөлөө ингээд хятад нүгсэн биш Тива гэдэг гот руу. Алтай нөрөөг нэг Имлайн нөрөө нэг. Үүшээ Монголд юу тохиолдов вэ? What the fuck? Зүгээрээ хин баян Монгол баян. What the fuck? Гэтэ юу Оросчин ямар их мөнгөтэй юм бэ? Гэтэ зүгээрээ Монгол бас их мөнгөтэй шүү дээ дандаа харж байгаачлаа. Яг одоо Монголыг ерөөсөө араас нь ерөөсөө Орос л дийлж байна. Төвд Хятад одоо ингэ төвдийг дийлэхгүй болохоор чи яаж манай агуу Монголын эзэнт гүрнийг дийлэх вэ? Монголын эзэнт гүрнүү. За тэр хооронд Өмнөд Африкт
Венезуэл болохоор Бразилтай байлдаж байна. Энд Шил, Боливтай байлдаж байна. Чил, Боливийг эслээд авчлаа. Фолкланд орж ирэнгүүтлээ ингээд Аргентины өмнөд хэсгийг эзлээд авцсан байна. Аргентин, Чил хоёр одоо байлдаж байна. За Чил ер нь бол байлдаал байхаар шийдсэн юм байна. Америк мэдхгүй. Америкт нэг юм болсон л байна ямар тааж. Канадын ингээд юу нийслэл хөдөлж, Канадын нийслэлж болно бол энд ингээд Оттаваг явах гэдэг. Тэгсэн чинь бүр нүүж чад энд Ванкувер л очсон байна. Шинэ Английн. За Герман бүр байхгүй болсон. Австро-Унгар нэлийн том болсон. Гэтэ нэгдсэн вантус бол байгаа хിവэрээ мэдсэн. Ер нь бол яг Африкт бол гол хүчнүүд гэх юм бол Африк нэ. Европт гол хүчнүүд гэх юм бол Австро-Унгар тэгээд нэгдсэн вантус л байна дөө. Тэгээд Швед Балтийн тэнгисээс бараг хөөгдө гарцсан. Финланд одоо Балтийн тэнгисийг ер нь бол удирдах байгаа юм байна. Орос бол бүр Москвагийн бүр яг үүдэнд ингээ Австро-Унгар ирсэн. Тэгээд ийш болохоор ингээд Анатолиаг одоо Анатолиг ингээ булгаар бас эзлээ. Тэгээд одоо ингээд ер нь бол дундад гинэ. Ойрхон орнод руу ингээд дайрч байна. Перс болохоор ингээ нэлээд хүчтэй болсон. Эритреа гэдэг бас ер нь бол Африкийн еврейг ер нь бол эзлээд авсан. Судан нэлээд том. Кейп Верде бол ер нь бол нэлээд том байгаа л байгаа. Томроо л байгаа. Кейп Верде ер нь бол Африкийг бараг эзэлж байх гэж бодож байна би л. За 48 мянган хүн үлдсэн. Republic of China энэтхэг рүү дайрч байна. За Republic of China бол ер нь бол ингэж байлдаж байгаа мөнгөгүй л болох юм шиг байна л та. Та нарын нийслэлч энэ хавьд байж л байгаа. Тива гэдэг гот 50000 мөнгөтэй. Гэтэ манайх 59 бараг 60000 мөнгөтэй. 60000 мөнгөтэй улсыг та нар яах юм бэ? Яач чадахгүй штэ. За тэр хооронд би юу энэ хавийг юусэн яриаг юм штэ. Дундад Америк бол зүгээр тэр чигээр Мексикт эзлүүлсэн байна. Карибын арлууд болохоор ингээд Куб, Бахам, Хайти, Доминик бол бүгд ингээд юу орсон байна. Шууд Америкт орсон байна. Тэнгүүтээр нь үлдсэн нь болохоор ингээд Доминикийн бүгд найрамдах Доминик улсад орсон. Тэгээ Венезуэла бас жоохон энэ өдөртөө тэгээд Кефирд орж ирэх гээд байгаа. Гэхдээ тэгээ яаж чадах вэ дээ. Тэмст. Перс болохоор одоо ингээд энэ итгэрүүд айрж орж байгаа байхгүй яаж чадахгүй. За ер нь бол тэгээ хойд Америк бол тэгэл ерөөсө Канада, Америк, Мексик тэгээд Доминикийн нэгдсэн улс болж байгаа юм байна. Өмнөд Америк болохоор Чили, Аргентин хоёулаа Бразил руу дайрсан. Нилээн хувийн эзэлж авсан. Чили ер нь бол баг энэ хавьдаа томроод байна дөө. Тий. За Кейп Верде рүү нэгдсэн вант улс дайрсан, нилээн эзэлж авсан. Швед нэгдсэн вант улс руу ороод Англиг эзэлж авсан байна. Тэгээ Шотландын нилээн хэсгийг эзэлж авсан. Финландыг Балтийн тэнгисээс бараг түлхэж гаргасан. Швед ер нь бол энэ хаваар алаад байна. Гэтэ тэгээд алаад байна. Ер нь бол алаад байна. Англиг ер нь бол эзлээд авчлаа. Австро-Унгар, Финланд хоёр хിവэрээ. Орос ерөөсөө Монголыг зодоол тэгэл мөнгөний аваал. За Монгол дуусчихжээ. Ямар гонхтой юм бэ?
Монгол ихний 40-д ч орсонгүй тэгэл дуусчлаа шүү дээ. За төвд болохоор ингээ явж гин. Төвд бол тий энэ хайртаа бол алаад байна. Төвд буддизмыг тараагадаг залуу минь. Одоо Испани кеф верд рүү бас дайрж гин. Энэ кеф кабо вердэ гэдэг бол ер нь бол лад штт. Саний нөгөө дэлхийн аврах дээр тий орсон штт. Перу ингээ миний зүйл голоор нь таг хуваалсан байна. Аргентин, Чили хоёр байлдал. Фалкланд болохоор ингээд нилээ тий тийм болцсон. Өмнөд Африк байгаа хэвээрээ Экваториал Африка ингээ амар юм утгажсэн одоо ингээ амар хомлцсон байна. Ост Африка гэдэг улсыг би мэдэхгүй юм байна. Свазиланд гэдэг улс байна. Испани Гвин гэдэг улс юм байна. За Эритр гэдэг улс тэгээд хөөгдөд тийш явсан байна. Судан нэлийн том болч. Судан бол тий Судан, Кабо Верде тэгээд нэгдсэн манд ус. Гэтэ Кабо Вердегийн ингээд эзэлж байгаа газар нь бол ерөнхийдөө бол 9 цүл. Тэгэхээр бараг тий. Тэднийг бол нэг хүчтэй гэж хэлээд байхааргүй. За өмнөд Африк тэгэл эргэн тойрныхоо улс руу дайчил эзэлж авчаад. Экваторийн Африк зүгээр ингээ Эквадороос хөөгдөд бүр ингээд доошоо явснаа тэгээд одоо өмнөд Африкт эзлэгдэв бай. Монгол ихтэй өөр ингээ миний намайг гунигт тавтуулаад байгаа. Яаж хожигдэж чадваа. За Австро-Унгар Булгар 2. За Европыг харах надад бүр амар сонирхолтой байгаа. Ягаад гэвэл Швед бол ер нь бол тий Британий ингээ арлуудыг эзлээд авцсан. Тэгээ нэгдсэн манд бас буцаж ингээл авах гээл хичээгээд байгаа. Нэгдсэн манд бас одоо тэгэл ер нь бол тэгэл Итали тэгээд Югослав тэгээд Дундад Аз тэгээд эд улсууд илэлцээ. Тэгээ Албаныг бас их газар дээр бол мэнхэн Ирланд, Уэльс тэгээд Английн зарим нэг хэсэг эзэлж авсан. Швед Испантай байлж. Түн Испанч Португалийг эзэлж аваад ийш ороод Францын нэлийн хэсгийг эзэлж аваад Намдор улсуудыг эзэлж аваад тэгээд Германы нэлийн хэсгийг эзэлж авсан байна. Швейцарыг ус эзэлж авсан байна. Швейцарыг ер нь бол тэгэл нэгдсэн манд улс тэгээд Австро-Унгараа тэгээд Испани руу хувааж дээ. За нэг иймэрхүү яваалгаа. Испани Гвин, Перу, Венесуэл тэгэл байгаалгаа. Аргентин, Бразил руу орсон. Аргентин, Бразил руу орсон. Перу, Венесуэл руу орсон. Венесуэл буцааж түлхсэн. За. What the fuck? Энэ юу вэ? Holy shit. Швед бүр яаж хийж байгаа чинь Канадын хойд хэсэг рүү орч Канадыг төвөж чинь. Швед юу н Европт төвөж ханаад тэгээд Канад руу орж тийш. Тэр ингээд Канадын хойд хэсэгт бүр юу ч байхгүй шүү дээ. Хамгийн амар нь. Тэр бараг Швед гэж эн чинь Швед л байл та. Тэ ямар ч хэрэггүй газар руу дайраад энэ Балтийн тэнгисийг л өдөрж ивэл тээ.
Балтын нэгзийг өдөртгөж чамд болоо юм шүү. Орос Швед рүү дайрч байна. Орос зүгээр цэрэг илгээж өгч байна. Holy shit. За тэр хооронд Перс Итали хоёр зодтолтлоо гинүүдээ. Эритер ч нэлээд том болоо тэгээ буцаад ярьж байгаа. За 37 ус үлдсэн. Хэн ялах вэ? Хэн ялахыг харцгаая. Йой. За Dutch East Indies гэдэг улс одоо орж ирээд Таиландыг эзэлж авсан, Малайзыг эзэлж авсан. Тэгээ ер нь бол нэлээд оргишоо яваад. New Hebrides гэж бас юу вэ? Австрал зүгээр ингээ бага улсуудад ингээ зүгээр хуваагч идэг нас. Энэ минь юу чи шинэ Hebrides гэж юу вэ? За одоо Монгол байхгүй болохоор хамгийн баян улсууд юм байна. Орос. Яагаад гэвэл Оросууд ингээ орж ирээд амар баян Монголыг эзлээд авчихсан. За Өмнөд Африк ч мөр энд юутэй. За Шил, Бразил хоёр Аргентиныг түлхсэн. Аргентиныг нэлээд түлхсэн. Чил түлхээл байгаа. Бразил түлхэгдээл байгаа. За Аргентин бол нэлээд жижиг юм болсон. За Бразил шал суг юм байна уу? За хойд зүгт Венесуэл Бразилтэй үзсэн. Доминикийн бүгд найрамдах Доминик ус байхгүй болсон. Америк болохоор ингээд тэгсэн. Нэгдсэн ват ус нэгдсэн ус. Грек, Анатол хоёрыг ингээд Австро-Унгар эзэлсэн. Нэгдсэн ват ус Булгар руу нэлээд түлхсэн. Ер нь бол Балканыг л эзэлж Балканы нэг хэсгийг л эзэлж авахгүй дээ. Швед, Испани руу дайрч ороод Люксембург, Брюссель, Амстердам эднээс ч нөгөө намдор улсууд тэгээ Франкфуртыг эзэлж авсан байна. Тэгээ Францын бас нэлээд хэсэг. Испани ч одоо нэгдсэн ват усыг хөөгд байгаа юм шүү дээ. Лондон бүр ингээд хүмүүсийн зүгээр Их Британи ч ерөөсөө нэг тийм эзлэгдэггүй ус ч одоо ингээд зүр хүн болгоны ингээд үйд гараад дайрдаг ус болоод байгаа юм хааш. Австро-Унгар бүр Австраач алдсан, Унгараач алдсан. Австри ч энд идэг ус, Унгар ч энд идэг ус. За Унгар нь байгаа юм байна. Гэтэ тэгээд Австри алдсан. Тэгээ ер нь бол Унгар Орсын нийслэл бүр Петроградаас нөгдөөд ингээд Баку гэдэг хотод ирсэн байна. Орос өөр хөөгдчихл юмдаач авсан. Монголыг эзлэхээр тэгдэж штт. За Булгар, Австро-Унгар руу дайрсан. Испани бас дайрсан. Гэтэ болсон. За нэгдсэн ват ус Австри руу дайрсан. Грекийг эзэлж авсан. Австро-Унгар ялагдлаа. Нэгдсэн ват ус зүгээр шууд бүр Их Британаас хөөгдөө гарцсан зүгээр Европын зүгээр амар их олон газрыг эзэлж аваад иждэг нас. Ромтой ихтэй бас арай төстэй харагдчих нөгөө юу. Хойд Африкийг эзэлж авсан. Итали байгаа, Грек байгаа, тэгээ Балкан байгаа. Тэ. Доминид нэгдсэн ват бол ер нь бол Ромыг буцааж нэгтгэх лайнд явж байгаа юм байна л да. Тэгж л ойлгоё. Одоо ихтэй тэдний хамгийн том дайсан нь Испани тэгээд Булгар.
Нэгдсэн манд тус Ромыг нэгтгэхэд хамгийн том дайснууд нь Испани, Булгар хоёр байна. Шал утгагүй нэрээ. Шал утгагүй юм ярих. Тэсний нийслэлийн шинэ Монакод иждэг нас. Шинэ Монако. Монако чи энд идэг болсон шүү дээ. Монако байхгүй болчих. Тэгээд шинэ Монако гэдэг болсон ингээд Корсика болоо Сардини баг. Корсикагийн дээдлийг нь арлах. Тийм энд бүр би ихтэй сайн мэдэхгүй. За Испани нийслэл Мадрид хөвөрий. Энэ юу вэ? Исланд. What the fuck? Лага исэн. Исланд зүгээр яаж ийгаа чи их Британи орж ингөт л одоо ингээд Европ руу орж ирж байна. Нэгдсэн манд тус Оростой байлдаж байна. Финландд Оростой байлдаж байна. Финландыг ер нь бол эзэлж авсан. Гэтэ Орос цаашаа түлхсээр бод нэлээх газрыг эзэлж авлаа. Нэгдсэн манд тус Булгартай байлдсан. Булгарыг түлхсэн, буцаага түлхэгдсэн. За нэг тиймэрхүү. За Кабо Верденд Испантай энэ юуны үед үзэж байна. Мароккогийн үед үзэж байна. Юу вэ? Булгар Судантай үзэж байна энд. Булгар ер нь бол тэгээ шинэ Отманы эзэнт гүрэн болсон. Тэгээд том ер нь Орос мөнгөнд дуусгуулж байна уу? Орсын мөнгөнд дуусаач ээ. Ямар ядаргаатай юм бэ? Гэсэн чи юу вэ? Юу Орос чи юу баян? Дачис эндээс тэгээд нэгдсэн манд тус хоёр арай баян юм байна. Нэгдсэн манд тус дандаа л баян байдаг. Хамгийн ядуу нь Мексик гэждэг. 33 улсаас. Яха. Тэгээ хоёрт Булгар яг л Отманы эзэн гүрэн шиг амар их газар нутагтай мөртлөө амар ядуу. Тэгээ Судан, тэгээ Австрал, тэгээ Эритр. Австрал ер нь хамгийн баян л байгаад идэм дандаа. За хамгийн баян 5 улс гэвэл Чили байна. Чили сая Аргентиныг эзлээд авчлаа. Чили ер нь бол тэгээ Өмнөд Америкийг бол нэлээд эзэлж авсан. Одоо бүр за тэгээ Чили, Бразил хоёр бол ер нь бол нэг энэ 4 5 дугаар байрны төлөө ингээл үзээд байгаа юм байна. Амар ойрхон. Тэгээ тэрний араас Орос тэрний урд Орос тэгээд нэгдсэн манд тус хамгийн баян нь Дачис Индис, Индонез, өөрөөр хэлбэл Индонез, тэгээ Малайз, тэгээд Филиппины хойд хэсэг, тэгээд Таиландын өмнөд хэсэг, тэгээд Австралийн хойд хэсэг. Австрали ер нь баян байгаад идэг шалтгаан нь ер нь бол энэ хойд хэсгийн л байдаг юм шүү дээ. Энэ хойд тэгээд баруун зүүн хэсгийг ингээд Дачис Индис эзлээд авсан ч тэгээ Австрали алдчихлаа. Ерөөсөө баян ядуу шат эхэллээ. Тэгэхээр угаасаа аргач хөөстэй энэ авчин тэгэл ерөөсөө 9 цөл үйдэн штэ. Австралийн ингээд 9 цөл, баруун 9 цөл. Баруун Австрали 9 цөл. Перс одоо болт ингээд зогсоод байгааг би бүр гайхаад байна. За энд юу болж байна? Эритреагийн эсрэг Судан их нутгийнхаа төлөө дайн. Их нутг нь угаасаа байгаа юм байна л да. Судан энэ шаажна. Судан Перст Арабд байлдаж байна гэж. Хормузын хоолойны төлөө ингээд Судан Перс хоёр байлдаж байна. За нэгдсэн манд тус ингээд явсаа. Исланд бүр Германыг эслээд авчихсан. Исланд биш үү? Исланд заяа. Тэгээд Англи, Вейлс, тэгээд Ирланд, тэгээд Германыг эслээд авчихсан. Holy shit.
За. Нэгдсэн улс дайрсан нэгдсэн улс руу Альпийг гаталсан Исланд, Альпийг гаталсан, цаашаа түлхсэн Балканыг эзэлж авсан. Holy shit, Исланд бүр нэгдсэн улсыг өстө уйлуулж гин. Исландын мөнгө нь хэр их юм бэ? Рейкьявик 4403. Гэтэ нэгдсэн улс ч хамгийн баян улс шүү дээ. Үгүй хоёр дахь хамгийн баян улс шүү дээ. Ост Африка гэдэг чинь Ост Африка гэдэг чинь нөгөө юу Германы нэг жижигхэн колони байдсан шүү дээ. Тэр бүр ингээд амар том болоо тэгээд яатсан шүү дээ. Мянга 400 жил өнгөрчөөд баг чи эдээс байлтаа л байна. За. 29 улс үлдсэн. 29 улсаас би өстой мэдэхгүй юм байна. Би өстой ойлгохгүй нь юу гэж л бодох. Энэ бичлэг би юу нийтлэхгүй. Би юус залхав хөрчлийг амар уртулж байгаа юм. Испани хойд Америкт ирсэн Канада руу дайрч байна. Англиороо ингээд Финландийг эзлээд турц. Тэгээд Балтийн нэгсийг Англи өвдөрчилээ бодолтой даа нар. Солиотой биш гэж юу? Исландтэй бас нэлээд том болчихлоо. Исландыг бистэ ингэж орж ийн гэж өстой бодсонгүй. Одоо Англи бол ерөөсөө нэгдсэн улс бол ерөөсөө хойд Африк тэгээд Итали тэгээд Грек тэгээд нэг жижигхэн нөхтэй Чекийн жижигхэн нөх тэгээд за нэг юм жижигхэн хэсэг хийлүүдэрч байгаа юм байна. Ер нь нэгдсэн улс бол нэлээд жижигэрчлээ шүү. Нэлээд жижигэрчлээ гэж угаасаа жижигхэн л байсан л та. Гэтэ тэгээд бас нэлээд жижигэрчлээ. Одоо ерөөс Исланд ерөөс тэр чигээрээ. Одоо энэ Исландын ингээ галзуурлыг хэн зогсоог бол эсвэл Исланд Европыг эзэрх болов? Шил нэлээд доошоо түлхэгдсэн байна. Гэхдээ буцаага дээшээ түлхэгдсэн, нэлээд түлхэгдсэн, буцаад түлхэгсэн, хойшоо хөөссөн. За саяны дайнд Чил яллаа. Кабо Верде бүр ингээ хэдийн хэсэг хуваагдаад тасдагцсан. Испани Гвин гэдэг бас ингээд яагаад Испани гэдэг олсон газруудаа Гвиней гэж нэрлэдэг юм бол гэж. За Япон бол тийм байгаа. Ер нь бол баруун зүүн Аз болохоор нэг тийм ялгаатай бол харагдахгүй байна. Монгол байхгүй гэс тооцвол бас төвд байхгүй болчих. Төвд ялагдсан байна. Бодит зөө хизээ дэлхийг дарахгүй мэн. Пирс болохоор ингээд Төв Аз руу орсон. Нилээн Төв Аз руу орсон. Гэтэ тэгээд тийм биш та. Тийш та Арал тэнгис ингээ одоо болтлоо байгаа штэ. Би бүр таг марцсан биш тийм. Арал тэнгис гэж ингээ ийм юм байдаг гэсэн юм. Дааш тэгээд зөвлөлт холбоот ус тэгээ ингээ байхгүй болох гэсэн гэдэг. Амар хүнэгтэй. Гэтэ одоо байна. Арал тэнгис байгаа. За Исланд бүр ингээ Испани зөв нүдэж байна. Багдад гэдэг хотод бүр байхгүй юм багт. Биш та энэ хэвд бол.
Оо нэр тгээ бодглоор чи ер нь бол тий Казахстан ер нь бол энэ арал тэнгис ширгэнэ гэдэг бол тий бас их гонхтой үйл явдал шүү. Энэ Оросын ингээ зөвлөл холбоот усаас болсон хэрэг. Арал тэнгис бол зүгээр ингээд зогсож байгаа л ерөөс 100 жилийн дотор ингээд ширгээд дуусцсан. Их гонхтой та нар ингээд яг бодоод үзвэл. Чили, Перу, Бразил 3 ингээд өмнөд Америкийг хэн эзлэх вэ гэдэг талаар байлцсан орлогоо Кабо Верде болохоор Кабо Верде буцаад нэлээд том болчих. Бүхэл бүтэн 25 өрсөлдсөн байна. За хэдүүлээ яс эдийн засаг дуусгая заяа. За одоо шүү дээ хэдүүлээ. Юус Исландыг үзье. Исландыг юусоо дуусгахыг айс. Исланд ялах уу? За ёо. Fight to Death Island. Нэгсэн. Fight to Death Island. Fight to Death Island. Oh fuck би нэг хийж удаагүй шүү. Fight to Death Island. За. Тэгээ одоо Исланд энэ олон улстай зэрэг байлдаа дийлэх үү? Харцгаая. Holy shit. За нилийн амар дэлхийс Исланд зүгээр. За Исланд үүшээ нэгдсэн мат ус руу амар дайраад орсон. Испан бүр ингээ хөөгцсөн. Испан бүр байхгүй болсон. Исланд Орос руу орсон. Орос бас ингээ шууд Исланд руу дайрна. Нилээ өгц таслагдсан. Цэргийг бүсэлж авсан. Бүслүүлсэн цэрэг нь алаад байна. Исланд Швед Норвег руу орсон. Шведтэй байлдаж ин Испан буцаж орж ирсэн. Исландтэй Францд Испан байлдаж ин. Исланд what the fuck? Исланд зүгээр Оросыг өстө уйлуулж ийн. Исланд баг энэ ертөнцийн Герман юм биш үү? Испан гэдэг зүгээр Испан дайрж орж ирээд намдор улсууд болон Францыг эзэлж авсан. Швед, Денмарк болон Германы хойд хэсгийг эзэлж авсан. Орос Балтийн тэнгисээр орж ирсэн. Исландыг голоор нь 2 хуваалсан. Гэтэ тэр буцаж нийлж чадлаа. What the fuck? Энийг бол ер нь бол би Оросын л ингээл сугралт гэж нэрлэнэ. Хойд хэсэг Швед, Исландын яг төв хэсэг рүү дайрж ийн. Энэ хотын лизлээд авчихад Исландыг тэр чигээр нь эзэлж аав нь Швед. Гэтэ энэ жижигхэн харал бүр ингээд Шведийг бүр амар зовоож байна. Швед хэд хэдэн газар нэгэн зэрэг байлж байгаа болохоор гэтэ Исланд бүр ингээд тал талаасаа нэгэн зэрэг дайруулж байгаа. Гэт бүх талаасаа байж та. Орос дайрж чинь. Исланд бүр ингээ анх байсан байрнаас нилээн хөөгдсөн. Оросын ингээ нилээн хойд хэсэг рүү дайрсан. Оросын ингээ Европ дахь хэсгийг эзэлж авсан. Орос бол ерөөсөө сая Сибирь рүү нүгцсэн. Исланд дийлдэшгүй байсаар байна. Исланд ста үнэхээр агуу юм аа. Исландыг ингээ голоор нь дахин 2 хуваах гэж үтсэн бүтлгүүцсэн Украины тэр хэсэгт хөрсөн. За нэгдсэн онд улсын нэг хэсэг голд нь бүслэгдсэн. Буцаж Булгарын цэргүүттэй нийлсэн.
буцаж өөрийнхөө цэргүүтээ нийлсэн. Исландыг амжилттайгаар 2 хуваасан. Нэг хэсэг нь Сибирт, нөгөө хэсэг нь ингээд Балкан, тэгээд зүүн Европт. За гэтээ ялагдсан. Буцаж Исландын цэргүүд хоорондоо нийлсэн. Хичнээн бүслээд Исландыг дийлэхгүй байна. Исланд буцан орж ирсэн. What? Исланд байх боломжгүй юм. Исланд Каспийн тэнгист гарцтай боллоо. Ингэчүүл яах вэ? За юу нь хөдөхгүй болохоор боломжгүй юм байна. За Исланд дийсээр байна. Исланд хөөсөөр байна тэднийг. Булгар, Орос, Нэгдсэн Улс улс, Испани, Швед бүгд нийлээд тэднийг дийлэхгүй байна. Исланд тийм хүчтэй юм шиг байна. Бэж та. Канад бас Исланд руу дайр л та. Hello. За Канад бас Испани руу дайрсан. Нийслэлд эзэлж авах гэсэн маш ойрхон ирсэн. Нийслэлийг эзэлж авсан. Нийслэлээ нүүлгчлээ. Хаашаа нүүлгч вэ? Нийслэлээ Кардиф руу нүүлглээ. Одоо Европт илүү ойр болсон хамтарсан цэргүүд Исландыг дийлэх боломжтой илүү амархан болсон. Гэтэ Исланд буцаан түлхэж чадаад байна Канадыг. Исланд дэндүү хүчрхэг юм аа. Та нар Исландыг ийм хүчтэй байсныг мэдхүү. Ийм хүчтэй байсан тэр биднээс энэ бүх хугацаанд хичээн нууж явсан байна. Oh my god, Исланд дэлхийн бүх улстай байлж байна. Исланд Перс одоо Исландтай байлдана. Перс Исландтай байлдах байлдаанд орж ирсэн. Энэ бүхэл улс Исландтай байлдж байна дөө. Гэтэ Исланд өөрөө яаж ялах вэ? Исланд энэ бол бүгдийг нь дийлээсээр авчихад ялна дөө. Мадридыг эзэлж чадсан. Исланд Испанийг ялж байна. Энэ зүүн Иберийн хойгт. За Лисбон ингээд яг Исландд бүслэгдсэн. Одоо амьдрах аргагүй. Одоо ер нь бол дууссан. Гэтэ тэгээд нийслэлээ нүүлгчлээ. Хаашаа нүүлгч вэ? Нийслэлээ өөрөө Канад руу нүүлгцсэн. Зөөц. Saint John's Гиген Джоных руу нүүлгсэн байна. Зөөц. Исланд Швед байхгүй болсон байна. Исланд Шведийг устгасан байна. Исланд ч үнэхээр агуу юм аа. Исланд Европыг тэр чигээр нь өдөрдөж байна. Исланд Африк руу орох нүүдэл хийсэн боловч бүтлгүүтлээ. Испани буцаж түлхэж орж ирсэн Иберийн хойгийг эзлэх санаатай байгаа. Гэтэ Исланд буцааж түлхсэн хамтарсан цэргүүд Исландыг Иберээс хөөх гэж оролдсоор байна. Гэтэ бүтэц ерөөсөө алга. За энэ бүр амар уйтгартай юм байна. Хэдүүлээ өөр нэг газар явж тулаа хийлгэе. Хэдүүлээ Перу, Бразил, тэгээд Чили горгийн хооронд айтулч. Перу обиж дэйн юу юм бэ? Америк энд юу хийж байгаа юм бэ? За Америкт байлт. За танад ингэ байлт. Одоохондоо Чили, Бразил хоёр ямар нэгэн холбоогүй болохоор би хооронд нь байлдуулж чадахгүй байна. Гэтэ хооронд нэг нэгэндээ хүрчих юм бол би шууд хооронд нь байлдуулна.
Перу гэхдээ Бразил, Чили хоёрыг хоёуланг нь Чилиг бол өсөө дарамтлж гин энд. Бразилийг гэсэн ер нь Перу амар юм байна уу? Би ч тэрийг ойлгож мэдлээ. Перу орж ирсэн. Перу гэхдээ ингээ Альпийн нур болохоор Альпийн нур юу лээ? Альпийн нур ч тэнд гэдэг шүү дээ. Анди нур болов. Анди нур болохоор ингээд Чилд ингээ маш тийм тий амар стратегийн давуу тал өгдөг. Биш одоо энэ хоёр хоорондоо байлдаж чаддаг. Боломжгүй. Ягаад л Анди нур голд нарцсан болохоор. Америк голоор норж ирэнгүүтлээ салгаж хийчээ явчихдаг шиг. Тэр Америка давраад байгаарэ. Чи бас зодтолтон зөө надад л тагаа. За Перу Өмнөд Америкт ялагдаж байна. Америк Өмнөд Америкаас хөөгдлөө. Америк чи ядчих ямар боллоо. Канад бүр ингээ орж Америк ингээд дийлгэж байгаа мэт. За эндээс яадаг ус ороод ирвэ. Капо Верде бас байгаа шүү дээ. Одоо ер нь бол энд байгаа бүх улсууд хоорондоо байлдаж байгаа. Чили Америк хоёрыг байлдуулж болох боломжгүй. Ягаад гэвэл хоорондоо ерөөс хүрээгүй болголоо. За энд бол өстой энэ ч өстой зодоо болж байна. Исланд Оросын бүр гүн хэсэг рүү орсон байна. What the fuck? Тэгэл ер нь бүх улсуудыг хооронд нь байлдуулж идэв. Тий. Тэгэл ер нь бол тэгэл яа. Бүх улсуудыг хооронд зодтолт болчихвол тэгэл гол авчиж байгаа. Ерөөсөө хамгийн гол нь ямар ч улс хүч харагдахгүй байна одоо. Тэрийг би бүр амар санагдаад байна. Одоо ерөөсөө олсоод өгөхгүй болохоор. Ийм амар талаа болчих. Спан шууд. За миний утас ороод дэлбэрэх байх. За одоогийн байдлаар ерөөс ямар ч улс үхийг байгаа. Миний харж байгаачлаа. Би бол ерөөс ямар ч улс үхэхгүй байгааг өстө гүнэг гин. Яагаад гэвэл ингэж амар байлтаа болчих. Юу вэ? Миний ерөөс дэлгэцэн багтахгүй амар л энэ болчих. Ганц үхэхгүй л. Миний бодлоор энэ хараад эндээ их тайван байна. Тайван. Fucking
Shit би видэж байна уу? Бичлэг хийх үү гэж. Би бичлэг хийж гин. Сэлэт юм аашаа. Ийм мэдрэл муутай эргүү юмнуудаас болж Монгол ус хөгжихгүй байгаа шүү дээ. За хогс юм уу? Та видэж байна уу? Бичлэг хийх үү? Юу гэсэн ч үг. Амар болсон юм болж. Би өөрөө бүх улсыг хооронд майлдуулаг болох л тоо. Гэтэл бас л амар олон ус байлдаж байна. Тэгээ одоо ингээд авч ерөөсө ганц ус өгөхгүй бол би өстэй уйлнаа. Энэ нэг даим болохгүй байгаа юм шиг харагдаад байна одоо. Мадагаскар тэнд юу хийж байгаа юм бэ? Яагаад ч юм нэг бол даим болохгүй байна. За амар юм болчихно. Дэлхийд тэр чигээрээ байлдаж байна. Амар хоцж байна утас. Тэгсэн Исланд зогссоор байна. Тэгсэн үлдсээр байна. Исланд ерөөсөө ингэж ялагдангуутлаа нийслэлээ нүүтлэх чийдэг болохоор тэгэл ерөөсөө хүн болгоо маш олтлаа гэж. Гисэн ч хинч хөхгүй. Та нар ойлгож байна. Ерөөс ийм амар байлдаа болчих ч ерөөс хинч хөхгүй. Бид нэслэг бөмбөг бид цөмийн бөмбөг онох ч тийм үү ч гэж бодлоос. Ямар нэг болоогүй даа мэн үү? Байна. Энэ хоёр байлдаг байна. Кабу үдэ болохоор ингээл байлдаал. Хүн үхээч. Хин нэг нь үхээч. Перс бүр хідэн хэсэг талд завчигдсан. Персийн нийслэл нэлээ энэ л байгаа юм шүү дээ. Абу Дабид юу гэдэг лээ? Бурж халаав. Дэлхийн хамгийн өндөр гэрлэх гэдэг. Гэтэ энэ ертөнцид байхгүй л гал та. Перс ер нь бол сөнөгт өгч байгаа. Бист энийг эхлүүлэхдээ ингэж амар удаа үргэлжлэнэ гэж өстө төсөөлөв юм бэ. За Япон одоо бууж өгдөө. Японоос бууж өгдөггүй л дээ. За Орос бүр ингээ улам төгссөн. Дэлхийн хамгийн баян улс юу лээ? Дачистан дэс. За бас хэдэн фиксэл хөдлөөд байна. Хэдэн хөдлөж байна. Хэдэн фикс хөдлөж байна гэдэг чи илүү юм бохгүй юу? Юу ч болохгүй. Япон гэдэг бас юм байна. Өдөрөн байдлаар хамгийн ядуу нь хэн байгаа? Исланд. Тэр Монгол ч яаж тулцсаар байгаа вэ? Одоо болно штэ дуус юу? Одоо болно штэ нэг нь хөх юу? За хөвч вэ? Ямар ус байхгүй болчихоо. Ямар ч нэг ус байхгүй болсон ш.
За Африкаас нэг улс байхгүй юм шиг. Нөгөө нэг Германы нөгөө колон байхгүй болчих Африкаас. Освати их гэлөө нэг шинээрхэн нэртэй юм биш. Энэтхэг Исланд хоёр сая Сибирт тулдаж байна. Ушанад юу болж байна? Зүүн өмнөд Азад юу болж байна? Дайц орлоо. Осол дайц орлоо л та. Дайц орлоо байх хэрэгтэй юм чи тийм тушаал болсон юм чи. Дайц орлоо. Гэсэн тушаал болсон юм чи. Мексик, Канада хоёроо байлдаж байна. What? Энэ бас арай ортолоо зэнэ. За дахиад нэг олс байхгүй болсон байна. Пирс байхгүй болчих. Миний харж байгаагаар бол Пирс байхгүй болсон. Ора Пирс гэнэ л ямар гоё юм бэ. За Орос бол бүтлэгцээр байгаа дээрээс ийш утсан. Одоо дээрээс хоёр л том хоттой үлдсэн. Хэрвээ энэ нийслэл нь байхгүй болчихвол ийш нүү. Тийм л. Одоо Монгол үсэн бол баг сайн телефон гэдэг гэж байгаа шүү дээ. Якутск. Иркутск. За дахиад нэг ус байхгүй болсон байна. Чил гэдэг ус байхгүй болсон байна. Let's go. Өмнөд Америкт нэг ус тэрхэн байхгүй боллоо. Исландын гүнзгий цөмөрч орлоо. Исландын нийслэл хаана байгаа бол? Исландын нийслэл ээ штэ. Шин товшаанд байгаа. Тэнд нь Орос амар төгчж байна. Би одоо эдгээс бүгдийг амар ядуулгах уу? Бүгдийг амар ядуулгач л та. Бүгдийг амар ядуулгах ч гот яах юм харнаа. Биш эднээс бас чэнтэй дан зарлаг шүү. Исланд аа. That is in this integrated equations. Тэг бүгдээрээ бүр амар ядуулах хэрэгтэй. Миний төсөөлж байгаа.
Мадагаскар. Кабо Верде. Судан. Кабо Верде. Өмнөд Африк. Перу. За. Тэгснэдсэн баян хിവэрэл байна. Яа, Исланд л бүр өстэй амар ядуулчих. Исланд яаж ийм ядуу гэж айрам тэгсээд идэг байна. Исландыг алдсан ерөөс тэр чигээр ингээд шал юу Исланд гэдэг нэртэй United States, Canada. За завийн ингээ хаялаа. Зөв ингээ юу болж байгаа ингээ нэг сайн харж байгаа. Юу ямар уйтгартай юм бэ? Нэг нэгнийгээ алаач дээ. Би л одоо ичл. Би телевиз үзэл явчих. Сүүгээрээ ундаснаа бодхоор ингээс илүү таамин сайхан. За өнөөдөр яг аимшигын жоохон хүнд ч юм уу тийм юм биш, айгүй тийм романтик комеди тийм Бошээ. Тэгээд мэн ч бас хүн шүү дээ. Тэгээд нэг юм хаяада бас нэг жоохон тарих толгоогоо амраагаад нэг юм жоохон зөөлөн үзмээрс санагдах юм. Тэгээд аимшигын биш юм бихээр яг хуу. Харин тийм шүү дээ. За өнөөдөр яг би ингээд энэ бүр амар гоё бичлэг шүү дээ. За та нарт яг нэг ийм найз ч юм уу эсвэл таньдаг хүн заавал ерөөдөө байх ёстой заяа. Амар царайтай, хүүтэн царайтай. Гэтэ яг өндөө бол юм айгу хөөргаштай хүүхд дээрээ ч юм уу тийм. Наад 10 жилдээ хүүтэн царайтай. Тийм хүүхд дээ шүү дээ. Манай самка бүр амар гоё шүү. Манай самка ихтэй хүүтэн царайтай биш л амар гоё царайтай. Зөв тул одоо юу хэмтэй. Амар хүүхд шиг цантай. Ерөөсөө надад хүүхд шиг цантай ганц л найз байдаг. Гэтэ тэгээд самка би хүн амар царайтай гэж бол хэлэхгүй л дээ. Нэг ус байхгүй л ч. Айлын сайн хүү, сайн залуу те. Нэгэрхтэй яадчгүй өстө нохоо гасаж муур айхаа царайтай байхгүй. Тэгээ угаасаа бүр нэг сцен дээр нь муур царайг нарснаа айгаа зүхтаач те. Муурч зүгээр хүмүүс үртэл манай хүнээс амар айгаад байгаа байхгүй. Амар царайнаас нь те. Одоо киноны дүрээр зүүрдүүл хин ч юм те. Одоо Craft Zero-гийн Макисыг бол хэн чараад шууд эвгүй нөхөр байна. Зодтолтууд угаасаа барахгүй байна да гэж бодохоор царайтай байдэн штэ те. Энэ гай бүр яг тийм царайтай байхгүй. Бүр баг хамаагүй их юу байна те. Тэгээд өстой амар атмаа энэ дээр манай хүн дээр ирснээр царайнаас нь айгаад баг шууд ялагдчихад байгаа байхгүй энэ аним дээр. За тэгээд тэрийг одоо үйл явдлыг ярахтаа яг та ямар ч үсэн энэ аним нь болохоор Angel Densetsu гэдэг ижил нэрт манганаас сэдвлэгдээжсэн 1996 онд гарч ирсэн тийм аним юм билий. Дааж харамсалтай нь ягаад чи энэ анимээ 2 байр гарчингуудаа канселдэгдсэн, цуцлагдсан. Тухайн үед нэр хүн амьд үзээгүй юм яасан мэдгүй. Тэгээд одоо цаашаага үргэлжлэж хийдэггүй гэхээр мөнгөний гаргаж ирсэн production company тэр чадахгүй гэж мөнгөний гаргаж өгөө болцсон гэсэн үг шүү дээ тий. Гэтэл сүүлийн хэдэн жилд бол бас энэ аниме нэлээд алдартай болоод айгүй олон хүнд таалагдаад танигдаад байгаа. Угаасаа бүр энэ аниме бүр амар тэнэг заяа. Гэтэ зугаатай нэг татаадаг юу гэсэн ч би өөртөө энэ хоёрыг үзээд сүүлийн үед энийг юугээрээ Би ингээ бичлэг хийж ингээд видео готлоо бичлэг хийж хайчаа YouTube-ээр бичлэг үзээд тах үед тэгээ ямар ч байсан энэ хоёрын шал боллоо. Өнөөдөр та нарт хуваалцах гэж мэдээж өнөөдрийн мэнд дугаартай Son application хамтран ажиллаж байгаа. Son app-ийг ер нь манайхан мэдж байгаа шүү дээ тий. Өөрийн байгаа газраасаа аппликейшнээ татаад бүртгэлээ үүсгэж захин гэрээгээ байгуулснаар нэгээс 12 сарын хугацаанд
Кабо Верде яа фак за би бууж өглөө би боллоо. Би боллоо. Заавал дээрээс нь 21 аймаг 9 дүүрэг хаанаас ч одоо онлайн гэрээгээ байгуулах боломжтой. Тэгээд санаа ахад татаарай заавч тэргөө орой. Бөөжгөл Бүрс том хотуудын шууд унглаа. ажигласан маш сайхан сэтгэлтэй сахиусан тэнгэр шиг цайлган цагаан нэгэн хүү байж гинэ гэж үлгэр уншиж өгөх маягтайгаар хэлж байгаа. Гол дүрийн маань нэрийг Китано гэдэг. Тэгээ манай хүн болохоор өнөөдөр цоошингийн сургуультаа шилжиж орж ирж байгаа ахлах ангийн хүмүүс багхгүй. Хичээлдээ явахдаа өнөөдрийг гоё өнгөрөөгөөд шинэ сургуультаа шинэ найзуудтай болно доо гэж эрэг бодлоодтай гэрээсээ гарсан чинь чаавас нөгөө нэг сүү үргэж явж исэн залуу царайг нь харж айгаад шууд зугатаагаар цаавас дээрээс нь тэр залуу гарч дуусчихгүй гэрийнх нь ойролцоо байсан шуунууд хүртэлтэй одоо тэгээ энэ царайг нь угаасаа харж байгаа шүү дээ шуу гэж амаангаад айлтгаар царай байна гэсэн үг сүү. Шинэ сургуулийн захирал бол нэг ажилтны юм уу хоёр хүн шинэ сурагчаа сайхан хүлээсэн шигээ хувийн хэрэгтэй танилцаа байж байгаа. Ёстой нэг сайн бүгд шилжиж ирж байгаа гэсэн. Бүгд хичээлдээ сайн нийгмийн төвхтэй мундаг бүгд гэж хувийн ирэг дээр нь хуучин сургуулиас нь бичсэн байлээ. Даач нэг сони юм яагаад чи хувийн ирэг дээр нь зургийг наач явуулаагүй нэ гэж байж идэг. Тэгээд удахгүй за Китано ороод ирэх юм байна тест. Захирал нь тэгснэ царайг нь харснаа бүр самтлаасаа өсөрч босоод чи Китано биш. Китано сайн бүгд гэсэн шүү дээ. Али нийгмийн ажилдаа цагтаа дуудаарай. Өөрийгөө танилцуулахад ангийнх нь хүүхэд болохоор шээгээд одоо шээгээд гэх байлгүй дээ энэ хүүхэд бол бүр өмдөндөө баацсан царай гэж. Бидний сургуулийн дээд ангийнх нь Банчоо буюу одоо Атман гэх юм да тийм залуу болох Куродо гэсэн залууд сугны өснүүдээс мэдээлэл ирж байгаа. Доод ангид шилжиж ирсэн нэг залуу эхний хичээл дээрээ л ангийнхныгаа бүгдийг нь бацаад үеийнхнийгээ гэсэн бараг бацсан байлээ гэж үгээ тийм Куродо шууд л энэ сургуулийн Атман энд байхад тэрмүү бацаа одоо хэн бэ очиж ууцъя гэж хэлчихэж байгаа юм. Энэ үеэр чаавастаа нөгөө ангийнхны их засварлаа нь болцоод байхад хүртэл Китаногоос айгаад хуац руугаа явж чадахгүй бүгдээр ангидаа чив чимээгүй суудсан нэг хүүхэд нь бүр хоол идэхдээ хүртэл чимээ гаргахгүй бэлдэж ирсэн хоолоо зөөлнөр зажилтсан сууж идэг. Тэгсэн чинь нөгөө айгаад байгаа Китано те өөрийнхөө хоолыг идчихгүйтэй бас айгүй хөөрхөн ийм сайхан хоолыг надад өгсөн хорвоо дэлхийдээ баярлаа гэж дотроо хоолндоо залбирсан. Таас би боллоо бичлэг дуусглаа.